Эргэлт цэгийн таны сэтгэлийн үгийг дамжуулна. Танилцаад дамжил боллоо. Ам таньсан түүхээр мэдэж гэнэ үү? Мэдэж байна. Яраа тэгвэл 1957 онд чи даацаапын сургуульд Якарун Монголд суралцж байсан тий. За тий. Тэр үед чинь бид нүс бол цэрэгт очиод По 2 Якару 2 гэж онгоцон суралцж байсан. Хоёр тустай байлаа шүү дээ. Тэгээд би яг та нар чи гоё маяг хийж юм байна гэдэг ингээд зүгээр тэрийдээ сонирхчихсан. Тэгсэн чинь яасан гэхээр гэнтхэн дараа жил нь одоо нэсхийн одоо шинэ боловсон хүчинг бий болгохын тулд энэ хоёр курсээ нэгтгэсэн хооронд нь. Тэгээд нэгтгэхээр тэр танах тустай байранд байсан ажил талын цагаан. Тэгээ би нэг гармон байсан. Гармоноо дараад эдний гадуугаар явуулаад танилцах санаатай. Энэ хоёр ингээд цонхон дээр хоёр хүүхэн гоо гэд бас нэг нисгч. Хоёулаа цонхон дээр ингээд шагаагаас сууж яхад би гармон дараа явдаг байхгүй. Тэгээ сайн байна уу гэж хэлсэн. Тэгэхээр чи өдөө тийм хэлэхгүй болохоор бодож явж байж шалтгаан юм. Тэгжээсээ яг намар нь одоо нийлвэсэн хоёр сургуулаа. Тэгээ хоноос ирсэн сургууль хан суралцчихсан л да манай нэг 10 хүн. Тэрийг манайхыг энэ 3 курсээ нэгтгэхэд нэг дадлага эскадрил гэсэн тийм нисэх 5 дугаар отрядын суурин дээр байгуулсан сургуульд нийлвэсэн. Тэгээд тэрэн дээр л одоо тэр По 2, Якару 2, Аан 2 онгоцоо суралцаад 60 оны 5 сарын 25-нд төгсчихлээ. Тэгэхээр чи тэрийн анхны танилцсан түүхэл тэр шүү дээ. Тий. Амтчаа хугацаанд одоо баяртай үе хэцүү үеийн хэдий гэж мэдж байгаа юу? Бэтээр хамгийн эхлээд баяртай үеийн анхны хүүхэд гарч явах үе 1960 оны 12 сарын 5 байсан тийм ээ. Анхны охин төрлөө. Тэр үед хамгийн баяртай үе байсан л да. За хамгийн жаргалтай үе нь бол одоо өөр хүүхэд маань ахаад нэмээд ингээд 3, 4, 5, 6 боллоо шүү дээ, 7 боллоо. Энэ үед бэтэрийн хамгийн амьдралын одоо жаргалтай үе нь эхэлж ийсэн. Одоо тэгээд ингээд хүүхдүүд том болоод тусдаа бүгдээр мэрэгжилтэй болоод ажиллаад хоёулаа ингээд үлдээд одоо нэг гэрт хоёулаа ингээд одоо хоол цайгаа хувааж идсэн тийм нэг тогоон тустай хоолоо хийж хувааж идэж сууж байгаа үе одоо хамгийн жаргалтай үе байна да. Би хэцүү үеүүд яг хөө битээр дөнгө төгсчээд байхад хоёр тийшээ нисээд алгууд нь тэгэхээр чин зэрэг тэр он чин ууцах гэж хэд 7 модон гэж бодсон шүү дээ. Нисээд нэг газар очиж агаар муу хончих нь тэгээд өнөө хэдэн хүүхдээ өсгөх гэж харин битээр зүдрээгүй. Миний хатан байж өсгөөд өгсөн. Тэр үед л одоо тэр өгснийгээ их боддог байлаа. Манай хойныг үнэтэй байлсан тэрнтэй гэрээ хийгээд манад ингэ сүү өгөөрөө гээд. Тэгэл манай тэр хатан байж л энэ хүүхдүүдийг өсгсөн. Энэ үед л жоохон хэцүү байсан та тэр олон жоохон жил дараалал гарцсан. Тэгээ одоо хүүхдээ харна ажилдаа явна тийм ээ. Энэ үед л жоохон тийм хэцүү байсан да.
Хөдлөөр За анхан одоо 1983 онд чи онгоцоогоо энэ хойно гадарсан онцгой дахиад суултыг хийсэн тийм ээ. А тэгэхдээ энэ чиний байдлын ямархан янзтай байсан бэ? 1983 оны 5 дугаар сарын өглөөгөр баяр. Нисгэгч Баатарын ахалсан экипажийнхны Ан 24 онгоц агаарт 250 м өндөрт явж байхдаа хөдөлгөөрүүд нь гэнт унтарч жолоодлоггүй болсноос нүд ирмхэн зуургүй газар тунсан юм аа. одоо олон жил ниссэн туслах гэж хүнд бас байна шүү дээ. Би энэ том аварын торхоос өмнө би анхтан 1974 онд дундгойд 1000 метртэй бууж явах үед шуутай мөглөцсөн. Дунд талын сонгох цөм өсөрсөн. Чихтүүд ирсэн. Одоо тэр онгоцны битүү байсан онгоцны чинаагаар пүнк алгадаг гарахаар чихмэгтэл ирээд тэгээ зөвхөн дохоогоор л ярина хоорондоо. Тийм байсан. Тэгээ дундгойд би 2 өдөр унтрахын дагаан дээр ингээд уцын тас мөрөгдсөн байсан тэр шоу. Тэгээ шүдэнтний модны зайтаас нийлүүд 2 өдөр унтрахаар байсан байна. Тийм үед тэр одоо тэр хоёр уц нийлэг учраас дундгой аймагт буусан. Тэгээд ингээд анх тавьсан бидэнд одоо амжилттай сурт үйлдсэн гэж баялдааны медалаар шагналаа тэр үед. А тэгээд энэс хойш одоо ингээд агаарч явж байгаа нэг өдөр унтарсан. Тийм тохиолдолд 2 удаа орж илаа. 3 дахь удаа хамгийн сүүлд нь бол одоо тэр 83 оны 6 сарын 25-нд бууж яхад нэг өдөр унтраад дараа нь 2 дахь өдөр унтрах энэ бол хамгийн одоо аймагтай хамгийн одоо хэцүү үе таарсан. Энэ үед бол над бол тэгээд арга Герман яг уу тийм бодол ирсэн. Төрөөгүй, төрөх завч болохгүй. Зөвхөн 50 хүнтэй яа төргөн одоо хүний аймаа орч буухад гэж бодож байгаа онгоцны дарга. Зүүн гар тийшээ ирсэн дарга өөрөө. Тэгтэл онгоцод буцаж ирэх ямар ч боломжгүй учраас шууд унаад тэр 6000-ын хүчлэлтээр унаад тэгээ буцаагаад ихслээд тэгээ уг татгаар дээр тэр жалгатай осроо онгоцоо дарсан. Тэгээд тэр нэг Оросын цэргийн жижиг ногооны талбан захад гүнзгий устаа жалгуур ороод ирэг дээр нь суугаад тэгээд дугуй хугараад илгээрээ гүйсэн. Ингээд би 50 хүний аймаа урч амьд гарлаа эквачтайгаа. Тэтгүүл гарчаад байгаа тийм ээ. Жаахан залуухан байсан чи одоо юу хий гэж бодож байна? Оо би бол одоо юу л да. Жон залуу байсан бол ажид хийгээд нэг бодоогүй. Оолноод л. Гэхдээ бол яг машина бариад хаяа нэг артур хийгээд амьдралаа өдөн татаад тэгээд яг юу яах байсан байх л доо. Ногоотойгоо тариад ингээд ажид хийх байсан. Залуу байсан бол одоо тэгтээ чи ихтэй зөндөл юм хийлээ шүү дээ. Мод тарилаа, ногоо тарьж үзлээ. Тийм ээ? Даан ч одоо юу яаж амжихгүй, хөдөөл явж амжихгүй л байна да. Чимэний ямар зам дуртай байдаг юм бэ? Би бол хамгийн анхлан арсад одоо хамгийн анхлан танилцсан. Хамгийн анхтан одоо хоёулаа гэр бол болсон хүн бол чи. Энэ хүн бол ямар зантай байх вэ гэхэд чиний зан чинь гэнэ их олон таван үгүй байхгүй. Өөртөө энэ дандаа нэг тийм дарга марга гэжсэн байхгүй юу. Тэгээ энэ тийм олон таван үгүй байхгүй. Илдээ хангаа зан ааш байхгүй. Тэр нь л одоо
Таалагдсан уу? таалагдаж штэ. Загнадаг чинь. Өшөө. Ингээл Тийм үний загнадаг л байхгүй тийм ээ. 60 жилийнхаа энэ амьдрсан амьдралаа юун дээр одоо тогтож ийн бодож байна. Амьдрал чинь чи тэрийн хайр дээр л тогтож штэ. Хоёрын одоо хоёрын нэг хайрд насан туршдаа хань бол Хүндэлдэг. аавын оронд аав болж ээжийн оронд ээж болж хоёулаа сууж байгаагийн хувьд энэ одоо 60 жил чи тэрийн амьдралын хамгийн гол толгуур болж шүү дээ гэж би бодож байна. Намайг өдөөд ирэхдээ авч явж, энэ айл дээрээ өдөөд ирэхдээ авч явж, шолоон шодрогод амтай. Одоо гэрүүл тантай их баярлаа гэж танд одоо дэстиг барья. За баярлаа. Өнөөдөр ороо ямар хоол идэх вэ? Би хийхэд бэлэн байгаа шүү. Соёнгал идэв дөө. Нийтлэг сууя нөө. За тэгээ. Биш над янз бүр олон хоолны жаргал байгаа. Бүгдийг мэднэ. Манай хүүхдүүд яг мэдтий. За соёнгал идэв. За баярлалаа. Эргэлт цагийн маань таны сэтгэлийн үгийг дамжуулна.